Лодонгийн төдөв Эрээн цонхор тойр хэсэглэл 1 Номын сангийн тавиур дээр алгын чинээд рүлжин эрээн цаас хэвтэж байлаа. Тэгтэл нэгэн залуу түүнийг авч энэ мүү эрээн цаас юу юм бэ гэд хогийн сав руу шидэх гэтэл номын санч бажигдан сандарч хүү яаж ийна наадах чинь ховор эрдэнэ байхгүй юу гэж ухсхийн босчээ. Нөгөө залуу хэ ямар өгснийх нь эрдэнэ байх вүлээ гэж тоомсоргүй хэлтэл номын санч тэрхүү алгын чинээ эрээн цаасыг булааж аваад за чам шиг залуу л үүнийг бүтээж чадахгүй юмдаг. Наад алгын чинээ цаасан дээр чинь бүхэл бүтэн ном багцсан юм гэж хэлв. Залуу гайхан эргэлзэж ямар ном бичээстэй юм болоо гэж асуухыг завдсан боловч нэрлэхэд чадсангүй. Одоогийн зарим залуу хүн их хөнгөн хийсвэр бас бардам замтай байх юм. Улсад бай тухай дэлхийд ховор бараг байхгүй зүйлийг гартаа барьж үтсэн мөртөө эрээн цаас гэж байхыг нь харуу. Ёстой өнөө мэддэгт мэрэгэн цонхор мэддэггүй эрээн цонхор гихч болж дээ гэж ховор номын пондоч өвгөн хажуугаас нь давсан юм лээ. Залуу эр түүнд уур хэлнэн түр ассан боловч сониуц занан тээлж тэрхүү эрээн гэгцэн цаасны үн цэнийг мэдхийг хүсв. Эрх танхи өссөн хүн ямар нэгэн юм хүсвэл тэр санаандаа заавал хүрэхээр зүтгэдэг шиг мань залуу бас л хүссэндээ тэмүүлэн эхлэв. Хаа та тэгвэл наадхынхаа учрыг хэлээд өгөөч мэдэхгүй минь үнэ гэвч мэдээд авмаар байна. Дипломын ажилд ч хэрэг болох юм билүү гэж залуу шамдуулав. Өвгөн пондож халзан толгоогоос гисрэн хэсэг зуур дуугүй суулаа. Баг залуу насаа дурссан бололтой. Ахаа та хэлээд өгөөч гэж өнөөх залуу дахиад л шаардав. Өвгөн бас л дуугүй суусаар байв. Залуугийн тэсвэр алдагдав. Тэгтэл за чи Мишель аваад л цаа ширээн дээр чинь байна гэж өвгөн шаардав. Төдхөн эргэсэн залуу томруулагч шилнээс өөр юм харагдахгүйд Мишель гэдэг чинь юу юм бэ гэв. Мишель дуран гэдэг чинь томруулагч шил шүү дээ. Одоогийн та нар өвгөд биднийхээ хувцсыг бараг бүрэн хайсан. Үгсийг маань бас л нэг нэгээр нь гээж барах нь. Тэгвэл сүүлд юугаараа хэл залгуулна да гэж өвгөн ёжлов. Шинэ өнгө олныг нэмж байгаа шүү гэж залуу оюутан мөчөөгөө өгсөнгүй. Мишель дуран гэж өвгөний нэрлсэн томруулах шил нь их хүчтэй эд байжээ. Нөгөөх алга дарам эрээн цаасыг түүгээр дарахад үнэхээр номын үсэг дурайж байлаа. Зүү тавах зайгүй чигжүү өччээ. Ямар өчг юм бэ? Өөх мөн тодхон байна да гэж залуу гайхлаа. Харин ямар өчг вэ? Та нар оюутан ус мэдэж байгаа биз гэж өвгөн тавлах мэт асуув. Ердөө бүү мэдээ миний л мэдэхгүй өчг байна. Тэгээд ч манай газар зүй ангид ямар эртний өчг заах биш гэж оюутан бие өмөрөв. Өвгөн инээмсэглэж чи л мэдэхгүй байж л дээ. Түүнээс чиний өвөө эмээ бол үүнийг уншдаг байлаа. Наадах чинь төвдөр бичсэн ногоон дээр их юм агтаа шүлэг шүү дээ гэж тайлбарлав. Яаж юм жижиг юм бичсэн болоо? Микроскопоор бичээ болов гэж залуу гайхлаа. Өвгөн доогтой инээж тэр үед ямар элэмцгийх чинь микроскоп байх вдэ? Ердөө л ном доо энэ гэв. Хин гэж хүн яаж үтсэн бэ? Та мэдэж байгаа бол хэлээд өгөөч гэж оюутан улам цаашаахав. Хүнд юм мэдүүлэх буян гэдэг юм да яах вэ? Итгэвэл яриад өгье гэж өвгөн дурамчхан хэлв. Итгэлгүй яах вэ? Танд ер нь итгэхгүй хүн байдаг юм уу? Байлгүй яах вэ? Одоо та нарын үеийн залуус юм ярихаар хоцрогдсон зүнсэн гэгчлэнгээр гоочлоод тохуу хийгээд байдаг болж үлээ гэж өвгөн тунирхав. Оюутан залуу би тэгдэггүй та над яриад өгөөч гэв.